Сөүл отоос ярьж байна. Таны бие эрүүл, сэтгэл өдрөг, ажил тавтаа сайхан байна уу? Ойрд подкаст оруулсангүй өнөөдөр сонирхолтой бас маш их хэрэгтэй. Нэгэн сэдвийн хүрээнд ярилцъя гэж бодлоо. Манай энд могоо жил гарсан. Өнөөдөр цагаан сарын амралтын өдөр. Хүн болгон шинжлэгдэх, өөрчлөгдөх, сайжрах яг энэ хүсэл тэмүүллийн ирмэг дээр байгаа энэ үед энэ дугаар маань жаахан ч гэсэн нэмэр болох болов гэж бодож байна. Хосын харилцааны тухайлбал гэрлэлтэй урт удаан хугацаанд аж аргалтайгаар бат бих авч чадах уу гэдэг асуултанд сэтгэл судлалын шинжилгээний үүднээс хариулт өгөх гэж байна. Хостоогоо ерөн цааш амьдрах юм уу, салах юм уу? Өөр хүнтэй хосын харилцаа үүсгэх юм уу? Энэ харилцаа ирээдүйтэй юм уу, ирээдүг юм уу гэдэг олон асуулт гарч ирдэг. Эдгээр асуултанд хариулт олж чадахгүй болохоор ламбөө мэрэгэн хүмүүс төр бид очдөг шүү дээ. Одоо бол ингэх шаардлагагүй. Шинжлэх ухаан гэдэг бол олон судалгаа, нотлогоо, олон практик туршилтуудыг хийгээд хөдөлшгүй баримт болгоод бидний амьдралд нэвтрүүлдгээрээ ялгаатай юм уу та? Зурхаа бол таамаг, шинжлэх ухаан бол нотлогоо гэж бодох хэрэгтэй. За ингээд өнөөдрийн гол сэдв рүү оръё. 1970 онд ер нь 70-аад оноос гэр бүл хосын сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг болж эхэлсэн. Гэхдээ яг орчин үеийн хэлбэрийг олоогүй байсан л да. Сэтгэл судлаач Карл Рожерс гэж маш алдартай сэтгэл судлаач бий. Энэ хүн гэр бүл хүүхэд хосын зөвлөгөөг өгдөг байсан. Энэ хүний гаргасан олон ч онол бий. Одоо ч энэ хүний онлоор энэ хүний зөвлөгөөгөөр хосуудын зөвлөгөө өгдөг хүмүүс байдаг. 1986 онд хамгийн анхны хосын сэтгэл зүйн төв Америкийн нэгдсэн улсад байгуулагдсан. Тэгэхээр энэ төвийг байгуулсан хүнийг Джон Готман гэж нэрлэдэг. Джон Готман бол сэтгэл судлаач. Нөгөө авгаа их сэтгэл судлаач Карл Рожерсийн харилцааны зарим онолыг өгөөсгөж гарч ирсэн. 1986 онд энэ хүн уг нь бол хосын сэтгэл зүйн төв нэ гэж боддог. Хосын маргаан зөрчлийг үүсгэх шалтгааныг олох гээд жижигэн лаборатори маягийн нээгээд. Гэхдээ энэ төв нь лаборатори нь маш тав тухтай орчинтой, том цонхтой, цонхоор нуур харагддаг тансаг барилттай газар байсан. Ингээд хосууд ирээд асуудлаа яриад зовлон жаргалаа, маргаан зөрчлөө хэлэлцээд зөвлөгөө аваад явдаг байж л дээ. Энэ үеэс эхлээд орчин цагийн сэтгэл судлалын хувьд 3-4 алхам урагшаа алхсан үе гэж энэ үеийг нэрлэнэ. Энэ үеэс эхлээд нэгэсэндээ хос, гэр бүл, хүүхдийн сэтгэл зүйн зөвлөгөөнүүдийн хөгжил үндэстэй эхэлсэн. За, Карл Рожерс гэдэг хүн бол хосуудын хувьд хүлээцтэй байх, нэгнээ сонсож дуусгах, төвчээртэй байх, шүүмжлэхгүй байх зэргийг бол зөвлөдөг байсан. Джон Готман битгий дэмий юм яриад яаж төвчих юм бэ? Төвхийн аргагүй байна шүү дээ. Яаж хүлээцтэй байх юм бэ? Ямар далаалан биш дээ гэж хариулт өгсөн. Ингээ Готман 1986-оос хойш 14 жилийн турш 650 хос дээр жинхэнэ оригинал практик дадлага хийсэн. 650 хосыг судлаад юунаас олж маргалддгийг,
юунаас бол салдгийн гэдэгт хариу өгсөн. Тэгээ шинжлэх ухааны аргаар судлаад шинжлэх ухаанч хариу өгөөд түүнийгээ баталд нотолсон ийм үйл явдал сэтгэл судлалт болж л тээ. За тэгэхээр эдгээр хүмүүсийн сэтгэл судлалд оруулсан онол болон судалгаануудаас би та бүхэнд багсах тайлбарлаж өгье. Бид нэр аж аргалтай урт удаан хугацаанд хостойгоо амьдрах бололцоот бүрэн дүрэн бололцоот энд саад болдог бидний гэрлэлтийг харилцааг сүрүүлдэг 7 зүйл байдаг. Энэ 7 зүйлийг бүр одоо 1 2 3 4 гэд гаргаад ирсэн. За мөн аж аргалтай амьдрахад гэрлэлтэд бат бих байлгахад нөлөөлдөг 8 зүйл энэ төргээд бас байдаг. Та сэтгэл зөвлөгөө өгдөг эсвэл сэтгэл судлалаар сурдаг зөв энгийн хүн байх эсэх нь хамаагүй. Ер нь бол Карл Рожерс болон Джон Готманы бүтээлүүдээс аваад уншчих хэрэгтэй. Хэрвээ хэлний бэрхшээл байдаг бол монгол хэл дээр миний санахын Готманы Харийн 8 зарчим гэж номлоо орчуулсан гарсан. Хэдэн жилийн өмнө. Бүр дээхэн үед бараг 10 жилийн өмнө юм болов. Карл Рожерсын бий болох нь билүүтэй тийм нэртэй бий болох сэтгэл засалчийн өдрийн тэмдэглэл илүү иймэрхүү орчуулгатаа нэртэй ном гарсан. Монгол хэл дээр бол үн байгаа. Та бүхэн хаагаад олоод уншихгүй юу? Зүгээр айтаахан. За тэгээд цаашаа явъя. Ер нь бол мөнгөтэй байх, баян байх, ухаантай байх нь хосын амьдралыг бат бих болгодог. Ийм хосууд удаан урт хугацаанд жаргалтай амьдардаг гэдэг өрөөсгөл ойлголт байдаг. Ийм биш. Харин нэгнийхээ тухай нэгнээс нь мэдэрч байгаа сөрөг мэдрэмжүүд, эерэг мэдрэмжүүдээс давдаггүй буюу энэ динамикийг барьж чаддаг хосууд л урт удаан хугацаанд хамтдаа амьдардаг гэсэн. Ингээд бидний гэрлэлтэд бидний харилцаанд ерөн саад болдог бидний харилцааг сүрүүлдэг зүйлсүүд юу байна вэ гэдгийг судлаад үзснээр 7 юм гарч ирсэн. За энэ 7-ог ярихаас өмнө бас нэг сонирхолтой зүйлийг заавал ярих хэрэгтэй болоод байна. Хосуудын хооронд маргаан байн гардаг. Огт маргалддаггүй хосууд гэж байдаггүй. Яа, жоохон санаач амарч ийн өгөхгүй. За. Тэгэхээр хосуудын маргалддаг асуудлын 69% нь ямар ч шийдэлд хүрдэггүй асуудлууд байдаг. Ямар ч шийдэлд хүрдэггүй хосуудын маргааны 69% нь. Тухайлбал хүмүүсийн ертөнцийг үзэл бодол, үн цэний мэдрэмжүүд өргөлж өөр байдаг, харилцан адилхан байдаг. Баярагийн үн цэний мэдрэмжийг авч үзье. Баяраа жишээлбэл ааваасаа өвлөж ирсэн авдрандаа маш их хайртай. Түүний хувьд үн цэнтэй зүйл. Баярагийн ихнэр гэрлээгийн хувьд тэр нь зүгээр л нэг зай буугсан новш. Амароо. Тэгтээ өмнөдөө бол үн цэний мэдрэмж юм өөр байдаг. Тэгэхээр үүнээс олж маргаан дэгддэг. Нэгнийх нь хувьд үн цэнтэй зүйл. Нөгөөх нь хувьд тийм ч үн цэнтэй байдаг. Миний хобби миний хувьд үн цэнтэй эрхэм зүйл. Тэгтээ манай эхнэрийн хувьд тийм ч үн цэнтэй зүйл биш байх нь илбэг. За эсвэл тогтсон үзэл бодол байдаг. Баяраа 4 хүүхэдтэй болно гэж боддог. Баярагийн эхнэр яаж тэгж олон хүүхэд гаргах юм? Би зүгээр нэг л хүүхэд гаргуул их юм гэдэг үзэл бодолтой. Нэгэн тогтсон үзэл бодлыг өөрчлөх бололцоо байдгүй гэдгийг та бүхэн санаарай. Үн цэний мэдрэмж үзэл бодол дээр нь датал. Баяраа цэвэр цэмцгэр бүр цэвэр цэмцгэрээ байг гэхэд тосгуур дотор аяг тавгаа хуулах дурггүй шууд очиж угаачдаг. Баярагийн ихнэр овоолж жагаад нэг угаачдаг. Баярагийн хувцас шкафын дотроо эмэг зэгцтэй хөрөөстэй байдаг.
баяраагийн эхнэрийг дэлбэлцсэн юм шиг байждаг. Ийм татлууд байдаг те. За тэгэхээр үзэл бодлын зөрүүтэй байдал, үн цэнийн зөрүүтэй мэдрэмж багаас сурсан одоо зан татлууд зэрэг шалтгаалаад хосууд маргалддаг бөгөөд энэ маргаа 69 үе шийдэгддэг. Жишээ нь ингэж маргалцснаас болоод баяраа авдрандаа хайргүй дургу болох магадлал байхгүй маш бага. Ингэж маргалдлаа хэрэлдлээ гэд баяраагийн ихнэр тосгортаа аяга өдөр болгон овоорлохгүй дор нугаадаг болно гэж байхгүй. Үнэндээ тийм. Тийм учраас бид нэр шийдэлгүй хизээ шийдэл олдоггүй зүйлсийг тойрч маргалддаг. За ингээд Джон Готман юуны тухай маргалдаж чинь юунд шийдэл олохгүй зүйлийн тухай маргалдаж байвал маргаана өргөжлөх хэрэгтэй юу гэдгийг эргцүүлэрэй гэж хэлсэн. Түүнээс гадна маргаан дундуур болж байгаа янз бүрийн одоо хүмүүсийн гаргаж байгаа эффектүүдийг ажиглавал эцэст нэгнийгээ сайжруулах гэсэн, өөрчлөх гэсэн ийм оролдууд л байдаг. Түрүүн хэллээ нэгэнтээ тогтсон үзэл бодол, нэгэнтээ хэвшсэн татал, нэгэнтээ уурга тархинд байгаа үнцний мэдрэмжүүдийг өөрчлөх бололцоо тун бага байдаг учраас нэгнийгээ нөхрөө эхнэрээ сайжруулах оролдлого хийх нь үр дүн багтаа. Харин зөвхөн өөрөө сайжрах, өөрөө хөгжих, өөрөө өөрчлөгдөх алхмуудыг хийх хэрэгтэй гэж зөвлөмөр байна. За хосууд нээлттэй байхгүй байна. Хоорондоо маргаан гарлаа. Иргэдийн зурагтаа асаагаад маргалдмааргүй байна гэд зурагтныхаа дуучингалаад урдаа нэг шар хариг тавиасвал эмэгтэйнээс бол гараад явлаа. Дэлгүүр хийслээ, кофе шоп цуулаа. 3-4 цагийн дараа гэртээ эргээд уулзлаа. Уурын мэдрэмжүүд багслаа, инээлээ. Тэгэд үүнийгээ бид нэр хоорондоо ингээд нэг маргалдахгүй, хэрэлдэхгүй, хашгичихгүй гэж чив чимээгүй байжгаад учраа олцдог гэж тайлбарладаг. Сэтгэл судлалд энийг нээлттэй биш байна. Хизээ нэгэн өдөр дэлбэрэн шүү. Худлаа шүү наадах чаа. Дотоод мэдрэмж, саяын уур үүсэн шалтгаан, ууртай холбоотой мэдрэмжүүдийг ерөөсөө дэлгэж гаргаагүй байна, гомдлоо дэлгээгүй байна, илэн далангуу байгаагүй байна, зүгээр л намжаачлаа гэж үздэг. Ийм хосууд өнөөдөр салахгүй ч маргаа салахгүй ч эцэг нэг цаг салалт нүрлэн гэдгийг сэтгэл судлал тэр дундаа Джон Готманы онлоор баталсан. Энэ хүн бол өөрөө анхны сэтгэгдлээр анхны 5 минутаар эхний 5 минутын ярилцлагаар хосуудыг салахгүй 91% таамагладаг юм ур чадвар суралцсан байсан. Олон жил зөвхөн хосуудтай ажилласан болохоор энийг ажлын онцлогоос болоод суусан мэдрэмж гэж өөрөө нэрлэдэг. Харин одоо бид нэр яг одоо байгаа хосын амьдралаа батвыг байлгах гээд юу саад болоод байгааг сэтгэл судлалын шинжилгээ ухаанаас олж мэдцгээе. За ер нь бол гэрлэлтийг үгүй хийдэг, сүрүүлдэг 7 зүйл байдаг. 7 зүйл. Эхнийх нь ярианы сөрөг эхлэл гэж байдаг. Ярианы өнгө сөргөөр эхлэх. Ялангуяа доог тохуу хийх, шүүмжлэх. Ийм байдлаар эхлүүл ярианы төгсгөл бас сөрөг байдаг. Тэгэхээр яриан дундуур ер нь яриаг эхэлж байхдаа нэгнийгээ доог тохуу хийсэн байдлаар, доош нь хийсэн байдлаар чиний хоол хийнэ гэж юу яах вэ? Гэл хэлдэг шүү дээ. Заас чиний арчаатай чинь юу яах вэ? Аягач угааж чаддгүй юм байж гэдэг юм уу? Ийм байдлаар ярианд хэрвээ оролцдог, ийм ярианы өнгөтэй харилцдаг бол гэрлэл зүрэхэд бас ойрхон байл гэсэн үг. Нэгдүгээр нь, хоёр дахь нь
шүүмжлэл гэдгийг ойлгох хэрэгтэй. Надад таалагдахгүй байгаа хосынхоо тэр таалагддгүй цаан чанар таалагддгүй үйлдэлийг тэр үйлдэлтэй холбоотой санал гомдлоо илэрхийлэх нэг өөр. Хувь хүний ур чадварыг шүүмжлэх нэг өөр. Гэтэл хосууд ихэвчлэн надад таалагдахгүй байгаа үйлдэлийг хараад мэдрээ сэтгэлдээ тусгасны дараа нөгөө хосынхаа хувийн ур чадварыг шүүмжилж эхэлдэг. Аль болох хувийнх нь ур чадварыг шүүмжлэх байх хэрэгтэй. Мөнгө багуулдаг. Мэдлэг мэргэжилгүй. Толгоогоо ажилуулдаггүй гэдэг юм уу? Зүгээр гомдлоо саналаа илэрхийлэх шүүмжлээс арай өөр байдаг гэдэг мэд хэрэгтэй. Тэгэхээр нэгдүгээрт яриаг сөрөг ихлүүлдэггүй, сөрөг байдлаар үргэлжлүүлдэггүй, хоёрдугаарт ур чадрыг шүүмжилдэггүй. Хэрвээ сөрөг өнгө аясаар яриа үргэлжилдэг, шүүмжилдэг болвол таны гэрлэлтэд, таны хосын харилцаанд аюул занал хил ямарч учирсан байна гэж бодох хэрэгтэй. За, гуравдугаарт үл хөндлөл гэж зүйл байдаг. Чи тэгээд яах юм? Чи тэгээд яа гэдэг байгаа? За угаасаа л чи тийм биттэй ч гэдэг юм уу? Иймэрхүүтэй харилцаа. Мөн олон нийтийн дэргэд хүүхдийн өмнө, найзуудынхаа өмнө дооглох, доош нь хийх, нөхрөө эвгүй байлтай хүмүүс байдаг шүү дээ. Эхнэрээ ч гэсэн найзуудынхаа дунд шоолол. Сошиал хуудасууд байдаг. Тэн дээр нөхрөө таглал, эхнэрээ таглал арчааг амтчихна. Ойлгож байгаа сте. За, иймэрхүү харилцааг бол үл хөндлөл гэж нэрлэнэ. Мэдээж үл хөндлөл бол ямар л ойлгохтой байх вэ? Дөрөвдүгээрт бие өнгөлөх. Осын харилцаанд маргаанд үл ойлголцолд зөвхөн нэг хүн буруутай байд гэж хизээч байдаг. Гэтэл хосуу дандаа би зүгээр байсан. Чи л өөрөө тэгээд. Чи л тэгдэг үсттэй. Чамаас л болдог үсттэй. Гэх хандлагыг гаргадаг. Үүний цаанд би яагаачгүй шүү. Би зүгээр шүү гэсэн өөрийгөө өнгөлөх үнц байдаг. Хэрэг бие өнгөлдөг бол гэрлэлтэнд аюул занал учирч байна гэж бодох хэрэгтэй. За, 5 дугаарт хан усах. Энэ бол ирчүүдээс нэлээх гардаг үйлдэл. Маргааны шийдвэрлэх, эсвэл маргаантай холбоотой сэтгэлээ онгойлгох, гомдлох, санал бодлоо солилцох, хилцэх хэрэлдэх энэ явцад ирчүүдийн 85% нь дууга хураагаад ярилцахыг хүсэхгүй байна гэд хан татаад ямар нэгэн өөр зүйлийг оролдох, зурагт үзэх, гарч явах, ганцаар арх уух, дотоод сэтгэлээ онгойлгохгүй байх юм үйлдэлүүд гардаг. Энийг хан хэрэм босгох гэж нэрлэнэ. За, хэрвээ ингэдэг бол бас аюултай. Үүний дараа бид живэх гэж нэг нэрлэдэг. Живэх гэдэг маань надад таалагдахгүй хосынхоо үйлдэлд дахин шаардлага тавиад тэгээд тэр шаардлага тавьж байгаа явцдаа хашгиж байгаа. Сэтгэлээ контролдож чадахгүй байх, бие барьж чадахгүйгээр сонин сөрөг үйлдэлд гарахыг тухайн үйлдэлд живэх гэж нэрлэдэг. Би чамд хэлээ үстэй. Суул дураас өхөө шийчи. Ямар юм ойлгодгүй тэнийг юм бэ? Лайчин гэдэг. Инээс хойш эхлээд тухайн нөхцөл байдалтай живдэг буюу тэр хүний таалагдахгүй үйлдэлийг улам ухаад түнхээд өөрийнхөө сэтгэлийг контролдож чадахгүй болдог. Энийг живэх гэж нэрлэдэг. Энэ бас аюултай. Ер нь бол живэх үед бол бид нэгнийгээ үг хэлээр маш их товтолдог. Живэх үед доромжилдог, үгээр иддэг, муухай үг хэлдэг. Би зориуд нэг юм хэлж байна. Үгээр хүчрхийлж байгаа, үгээр довтолж байгаа үед харилцагч нөгөө талд зүрхний цохилт ихсэх, хурдан цоглох, цусны эргэлт түргсэх, за маш их хэмжээний адреналин ялгарах юм бие физиологи өөрчлөлтүүд гардаг. Тэгэхээр үгээр довтлуулж байгаа, үгэн хүчрхийлэлд орж байгаа
хүний бие физиологт гардаг саяын өөрчлөлтүүд ямар нэгэн амар дүрстэй, амар гадны биет эсвэл амар аратан амтнаас зугтаж байх үеийн эсвэл нүүр тулж байх үеийн бие физиологт гардаг өөрчлөлттэй яг ижилхэн байдаг. Энийг бас энэ Джон Готманы судалгаар баталсан. Юу гэсэн үг гэхээр та хосоо үгээр дайраатай, доромжлоотой үгээр идээтэй. Энэ үед тэр хүн яг ийм хоёр ивэртэй аимшиг арслан муухай нэг нүдтэй сармагчин харцсан юм шигээр бие физиологт өөрчлөлт гарч идэг. Үгэн хүчирхийлэл болвол биеийн хүчирхийллээс зарим тохиолдолд илүү их өвтгдөг гэдгийг бас бодох хэрэгтэй. Тэгэхээр таалагдахгүй үйл гарсан үед тухайн үйлд битгий живээд сэтгэлээ контролдод аль болох муухай гэлэхгүй үгээр товтлох хичээх нь шүү дээ. За 7 дугаарт болохоор зэрэг залруулах орлого хийдэггүй гэж нэг хэсэг байдаг. Энэ юу гэж байгаа вэ гэхээр маргаан эд дундаа орсон ширүүс, уур амьсгал ширүүс гэж байгаа үед хосууд нэгнийгээ тайвшруулах эсвэл анхаарлыг өөр болж исэн гоё дурсамжтай зүйл инээдтэй зүйл рүү авчих чадлага болчихдог. Ийм зүйл толгоонд нь орж ирэхгүй. Өөрөөр хэлбэл уур амьсгалыг залруулах орлогыг хийж чаддаггүй, хийх гэж оролддоггүй. Гал гараал явлаа. Гэхдээ энийг бүр газар ахуулахгүйгээр унтраах бололцоо хосууд байдаг. Гэхдээ ингэж залруулж чаддаггүй, залруулах нь бүтлгүүддэг. За ийм 7 зүйл миний гэрлэлтийг, таны гэрлэлтийг, бидний гэрлэлтийг хэврэг болгож байна. Энэ дундаас бие өмгөлөх, үл хөндлөх, хан босгох, живэх гэсэн дүрийг бүр зориу салгаж аваад энэ дүрийг гэрлэлтийг сүрүүлдэг хүлэг баатар гэж нэрлэдэг. Бүр шадар дөрвөн цэрэг гэж нэрлэнэ. Сэтгэл судлалын одоо онлын нэрэлтэй. Энэ дөрвөл та нарын харилцаанд удаа дараа гардаг эсвэл байнга байдаг болвол салалт хаалгач нь тогшиж байна гэсэн үг. Саяны 7 зүйл ээжлэн ирдэг эсвэл 1-2-ороо эсвэл бөөнөрөө давцдаг янз бүр байдаг. Гэхдээ саяны 4 болвол маш их аюултай. Ийм 4 зүйл байдаг л болвол салах гэж байна гэсэн. Хүмүүс бидний салалтын шалтгаан араар тавилт байсан гэж ярьдаг. Гүү араар тавилтаас болоод гэр бүл салдаггүй гэдгийг Джон Готман баталсан. Зүгээр гэр бүлд чинь салалт нөөрлцөн гэр бүл чинь сүрэх гэж байсан учраас чи араар тавьдаг юм а гэдгийг шинжлэх ухааны аргаар баталсан. Ганцаардсан нэгнийг үл хөндөсөн, үл хошсон. Тэгээ байн харилцаантай живсэн, хан усгсан. Ийм харилцаа удаан үргэлжлээд чи хин нэг өгүүлэх, хин нэг намайг сонсоосоо, хин нэг намайг халамжлаасаа гэдэг ийм сэтгэл зүйн хэрэгцээ үүсчдэг. Энэ үед бусдад дурлах, бусдад татагдах, бусдаа явуулдах энийг араар тавихад бэлэн болчдөг. Өөрөөр хэлбэл араар тавилт бол гэр бүлчийн сүрч буйн шинж тэмдэгч нэрлэдэг. Тэрнээс араар тавилтаас болоод араар тавилт руугаа бүх бурууг хийгээд салж болохгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл саяны 7 зүйлсүүд ээлжлэл байсан учраас чи араар тавьж байгаа. За ойлгомжтойсоо тэгэхээр энийг л бид нэр засч болдог зүйлсүүд. Тэгээ бид дөрөв хэллээ. Шийдэл олохгүй зүйлдээ бит юм харгалдаж. Хүндэтгэлтэй. Одоо тэгвэл ийм 7 зүйлийг анхаарч гэж бодоод тэгвэл би харилцаагаа сайжруулахын тулд юу хийх ёстой вэ? Энэ 7-ыг бид зарчлаа. За өөр ямар үйлдэл хийх ёстой? Ер нь ажааргалтай Батбих амьдрыг гэх юм бол нэгдүгээрт бишрэм сэтгэлээр ханддаг байх ёстой. Нөхрийгээ хийсэн хоол ямар гоё хоол юм бэ? Бэлэг аваад ил яасан гоё бэлэг вэ? Ирээ зэрэлжлээ миний ямар гоё цонхоо угаасан юм бэ?
Өөрөө өөртөө эхнэр нэг палаж авсан байна. Тэрийг хараад бишрэх. Ямар гоё палаж, гоё зөгч таарай. Бишрэх сэтгэлээр хайрлаж авах хэрэгтэй. Хийсэн үйл болгонд биширдэх хосууд Батбэх амьдарч байна. Хоёрдугаарт нэг юм бай ажиглагдаад байдаг. Романтиклна гэл хосууд. Байж байгаа нэг сартаа нэг улиралдаа нэг гарч хоол идэлтэй кино үзэл та зугаалал та аялал даа л та. Ингиж улиралдаа жилдээ нэг романтиклдаг хосуудаас илүүтэйгээр өдөр тутам нэгнийхээ сэтгэлийг халамжилдаг хосууд илүү Батбэх амьдардаг. Өнөөдөр яасан бэ? Ямар хөнгөрөө? Ядарч гин үү? Хоолой идэх үү? Өдөр тутмын сэтгэл санааны байдлыг анхаардаг хосууд шүү дээ. Бидэнд ажиглагдаад байгаа зүйл болохоор зэрэг 2-3 сар ухаангүй нэгнийгээ байгаа байхгүй мэдгүй өстой ингээл ажил дөрвөл хүүх шухад гэж явж ирсэн цаагаар хоол идэх. За болцоонд явах. Романтиклах сайн зүйл боловч өдөр тутмынхаа сэтгэл санааны халамжийг хайчих юм бол ямар ч хэрэггүй зүйл. Энийг бодох хэрэгтэй. За дараа нь эмэгтэйчүүд бол бусдыг даган дуурай цаажир чадвар эрэгтэй хүмүүсээс 80 гаруй илүү байдаг. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүмүүс сайжрах, хөгжих, өөрчлөгдөх юм хүсэл тэмүүлэлээр байн хөглөгдөж явдаг. Хөөе энэ өстой гоё юм бэ? Ингээ хийчихвэл зүгээр юм биш үү? Энэ хүмүүсийг айхтар юм аа. Энийг ихтэй авчвал зүгээр юм уу та гэдэг юм оргилсон их хүсэлтэй байдаг гэсэн. Эрэгтэйчүүд жишээ нь одоо юу гэдгийг авгаан сэтгэл зүйн зөвлөгөөнд явал, эхнэрийн сэтгэл зүйн зөвлөгөөнд явал, эхнэр нь йогт явал, эхнэр нь фитнест яваад, эхнэр нь англи хэлэнд яваад хаад эрэгтэй хүн хараад даган дөрөв хүй би нэг йогт явъя л да, би сэтгэл зүйн зөвлөгөөнд явъя л да, би фитнес ч явъя да гэж өөрчлөгдөх нь баг гэсэн үг. Харин нөхөр нь йог хийгээл, фитнес хийгээл, бясалгал хийгээл эхлэх юм бол эмэгтэй ус тэр дор би ч гэсэн бясалгал хийж үзье л да гэж өөрчлөгдөх чадвар өндөр байдаг гэж бодох хэрэгтэй. Энэ нь олон судалгаар батлагдсан зүйл шүү дээ. Тэгэхээр би юу хэлэх гэж байгаа вэ гэхээр зэрэг эцсийн эцэст эмэгтэй хүн буюу эхнэрийнхээ шийдвэрийг дийлэх тохиолдолд дагж ивэл бас урт удаан хугацаанд Батбэх амьдарч байна шүү гэдгийг шинжлэх ухаан батлаад хэлээд байна шүү. Баланстай байх хэрэгтэй. Энэ нь бол нөхөр бол би одоо бүх эрх мэдлээ эхнэртэй шилжүүлээл. Тэгэл эхнэрээ дагаад эхнэрийн шийдвэр зүг гэл 100% гэсэн үг биш. Энэ дээр нэг 60-40 харилцааг харуулах зүгээр эхнэрүүдэд итгэх хэрэгтэй. Эхнэрүүдийн шийдвэрүүдийг дийлэхдээ дэмжиж явах хэрэгтэй. Эхнэрүүд байнга сайжрах, өөрчлөгдөх, шинжлэхдэх тэмүүлэлтэй бас амархан шинжлэхдээ өөрчлөгддөг гэдэг энэ шин чанарыг мэдэж авах хэрэгтэй гэж бас залуучуудтай хэлмээр байна. За тэгээд ийм зүйлсүүдийг зүгээр нэг сонсоод эргцүүлээд өнгөрсний дараа бид нэр заавал хүнээс очиж амьдралаа асах хэрэгтэй юу? Сайн зүйлсүүдийг нэвтрүүлээд засаад хэрэглээд үзвэл юу яадаг юм болоо? Эргцүүлээд үзээрэй. Дараагийн подкастаар хэдүүлээ дахиад уулзъя. Яг уу зарим хүмүүсийн сонирхолтой зүйл байж магадгүй. Гэхдээ хэрэгтэй. Мэддэг юм байж магадгүй. Гэхдээ энэ бол шинжлэх ухаан, сэтгэл судлал, онол энийг хийчих гээд байгаа шүү дээ. Зүгээр хийгээд үзэлтэй. Таны гэр бүлд ач жаргал өсөе. Урт удаан хугацаанд Батбэх ач жаргалтай амьдраарай гэж өрөөе. Баярлалаа та бүхэнд.